Жаалхүү Карлсон 2. Бобик. Над дээр. Я что Би говорю? юу гэж хэлсэн бilé? Над дээр. Чи надад хэлдэ. Зодон хийхгүй байж болохгүй юу? Ямар ч маргааныг үгээр шийдэж болдгийм. Да. Тийм ээ. Вам-то Та нарт хэлэхэд хорошо. амархан л та. Вот у тебя. Харин танд аав ээж би. Есть мама. Аавд гэвэл ээж бас би. А у тебя Харин надад хинч байхгүй. есть папочка. Тийм биз дээ. А у меня Огтхон ч никого нет. байхгүй. Никого. Нохооч байхгүй. Даже собаки. Өөрчөөгөө танаа энд газардаж болох уу? Юу? Юу гэж газардахыг зөвшөөрөөч гэж байна. Суугаач дээ. За. Яриагаан үргэлжлүүлье. Чамайг хэн гэдэг вэ? Намайг уу? Намайг биш үстэй чамайг. Жаалхүү? Өө жаалхүү. Үгүй ингэж. Намайг хэн гэдэг вэ гэвэл дээвэр дээр амьдардаг Карлсон. Сайн байна уу? Сайн. Чи намайг зүгээр л Карлсон гэж болно. За сайн уу? Жаалхүү. Алло. Сайн уу, Карлсон? За зүйтэй. Яриагаан үргэлжлүүлье. Чи хэдэн настай вэ? 7? Юу? 7. Яасан? Би 8-тай гэж бодсон юм. Чи яагаад над руу хараад байгаа юм? Намайг хэдэн настай чи яагаад асуухгүй байгаа юм бэ? Намайг уучлаарай. Чи хэдэн настай? Би эрх хүн. Хүч чадлынхаа эд цэцгэлтэн дээр яваа. Тэгвэл тэр хүч чадлын эд цэцгэлтэн дээр гэдэг чинь хэдэн нас юм?
Мэдэж байна уу? Энэ тухай яриад хэрэггүй хаа. Би дарж болох уу? Алив дар. Загс. Чамд жимсний чанмал байгаа юу? Байгаа. Аваад ир. Ингээд. Ахад дарж болох уу? Дар. Янзтай. Жалхүү. Надтай байхад уудахгүй. Чи юу хийгээд байгаа юм бэ? Би дүрсгүүтэж байна. Өөрөөр хэлбэл зүггүүтэж байна. Наадах чинь унчихын штэ. Мэдхийе. Тэр үнэхээр унчлаа шүү. Тэр унчлаа. Чи хараа бидтэй. Бут үсэрсэн. Харсан, бот үсэрсэн. Харин ээж юу гэж хэлэх бол? Ээж гинэ. Энэ ердөө хэрэгэ. Би дараа нь маргааш 10,000 чэдигийн бүрхөл өгөн заа юу. Алив одоо зүггүүтий. Аав яаж уурлахыг би төсөөлж л байна. Аав? Аав юу гэж? Тийм үү? Би нислээ. Тайван байцгаагаарэ. Агцгүй тайван байгаарэ. Энд юу болов? Ялахгүй зүйлээ. Ердийн хэрэг шүү дээ. Тийм ээ. Тэгээд 10,000 чийдэнгийн бүрхүүл авчирна. Югүй дээ дүү минь. Хийсэн хэргийнхээ төлөө хариулах хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө бурууг ямар нэгэн Карлсонд тохох хэрэггүй. Тийм яг зөв аваа. Тэг кинонд явцгаая. Айгүй бол хоцроо шүү. Чиний байж байгааг Ээжээ. Ангич. Миний ах том болно. Тэгээд гэрлэн. Тэгээд үхэн. Тэгэхээр нь би тэрний хөгшин ихнэртэй суух болох уу? Яагаад? Яалаа гэж дээ. Би тэрний хуучин хантайзыг элэгдэтэл нь өмсдөг. Бас тишүүр дугуй энэ бүгдийг дуустал нь илээдэг штэ. Тэрний хөгшин эхнэрээс чамайг ангижруулна гэдгээ амлаж байна. Энэ сайн хэрэгэлтэй. Ер нь бол би эхнэртэй болохоосоо илүү нохоотой болохыг л илүү хүсэж байна. тайван байгаарай. Гайхацгүй тайван байгаарай. Карлсон. Карлсон. Сайн уу жаалхүү? Нисээд ирсэн чи сайн хэрэг. Сайнаар барах уу? Карлсон, ээж намайг жимсний чанмал гар хүрч болохгүй гэж хатуугаас хатуу хоригдсон. Юу? Ямар муухай юм. Дэлхийн хамгийн хүнд өвчтөй хүн 2-3 халбаг жимсний чанмал гартаа авсны төлөө юу? Чи өвдөө юу? Би дэлхий дээр хамгийн өндөр халуунтай хүн. Тийм. Хэрвээ мэдхийг хүсвэл. Мэдэж байна уу? Чи миний төрсөн их болох ёстой. Ангич, миний бодлоор чи өвдөг юм шиг байна. Өвдөг үг нэ? Би чамд өвдсөн гэж хэлээд байна. Үгүй ээ, өвдөггүй. Чи ямар муухай юм. Би бусад хүмүүс шиг өвдөж болохгүй гэж юу? Чи өвдөхийг хүсээд байгаа юм уу? Харин чи үсэхгүй байгаа юм уу? Үгүй ээ. Бүгд энийг хүсэж байгаа. Ангич, манайх руу нисье. Би орондоо ороод хэвтэн, харин чи би чинь яаж байна гэж асууна. Би чамд хэлнэ. Би энэ дэлхийн хамгийн хүнд өвчтөй хүн. Надад юу ч хэрэггүй үгүй. Магадгүй асар том бялуу ч юм уу? Эсвэл томоос том шуудаа чихэр